Dainsoft ERP системээс хэвлэх анхан шатны баримтанд компани лого, тамга гарын үсэг хэвлэх боломжтой бөгөөд хэрэглэгч өөрөө тохируулах боломжтой болсон. Баримтанд хэвлэх лого, тамга гарын үсэгний зураг урьдчилж бэлдээд арын дэвсгэр бэкграундгүй зургийн форматаар бэлдээд онлайн драйвт байршуулж линкээр хандах боломжтой болгох шаардлагатай. Байгууллагын лого, компани тамга санхүүгийн тамганы зургийн замыг үндсэн тохиргоо салбар нэгж цонхонд компаниас сонгоод линк тохируулах хэсэгт тохируулна. Систем төрөл багнанд лого, компани стамп, файнанс стамп төрлийг зөв харгалзуулан сонгоно. Линк тохируулж хадгалсны дараа зураг нь превью хийж шууд харагдаж байх ёстойг анхаарна уу? Дараа нь үндсэн тохиргоо ажилтан цонхонд захирал болон нэгтлэн бодогчийн гарын үсгийн зургийн замыг мөн линк хэсэгт тохируулж хадгална. Захирал нэгтлэн бодогчийг үндсэн тохиргоо байгуулах цонхонд 1-2 дугаар гарын үсэгт тохируулсан байх шаардлагатай. Зургийн замыг тохируулж хадгалсны дараа анхан шатны баримтаа хэвлэхдээ тамга гарын үсэгтэй хэвлэх сонголтыг эдэгчүүлж хэвлэнэ. Анхан шатны баримтаас хамаарч компани тамга болон санхүү тамга хэвлэх загварт хатуу тохируулагдсан байх бөгөөд хэрэв ялгаатай тамга тохируулах шаардлагагүй бол нэг тамганы зургийг салбар нэгж цонхонд 2 төрлөөр 2 мөр болгож хадгалж оруулаарай. Хэрэв гарын үсэг зургаа солих бол тохируулсан линкээ шинчилж хадгалаад хэвлээрэй. Танд амжилт хүсье.